Тэгээс 3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжийн хүсэлтийг хэрхэн илгээх вэ? Иргэн та e-Mongolia системд амжилттай нэвтэрснээ дараа үйлчилгээ хэсгийн нийгмийн даатгал халамж цэсээс тэгээс 3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжийн хүсэлт үйлчилгээг сонгоно. Үйлчилгээ авах товч дээр дарснаар бүрдүүлэх материалын жагсаалт гарч ирнэ. Цахимаар хүсэлтээ илгээснээр дараах материалуудыг биетээр бүрдүүлэх шаардлагагүй юм. Үргэлжлүүлэх хэсэгт дарснаар таны хүүхдүүдийн нэрс харагдах бөгөөд үйлчилгээ авах гэж байгаа хүүхдийнхээ нэрийг сонгон үргэлжлүүлнэ. Дансны мэдээлэл хэсэгт та өөрийн ашигладаг банкаа сонгоод өөрийн нэр дээрх дансны дугаараа оруулан бүртгүүлнэ. Та хэрвээ халамж системд дансны бүртгэлтэй бол тухайн дансны мэдээллээ шалгаад үргэлжлүүлэх юм. Үүний дараа баталгаажуулах хэсэг гарч ирэх бөгөөд тийм гэсэн сонголтыг сонгосноор таны данс баталгаажна. Ингээд таны хүсэлт амжилттай илгээгдэнэ. Хиймэл оюунд суурилсан иргэнээ хамгаалдаг e-Mongolia.